Холбогдуулаад бас хүнсний аюулгүй байдал болон хүнстэй холбоотой асуудлууд бол бас хүнс худалдаа үйлчилгээний асуудал нэлээ том асуудлын нэг. За тэгээ одоо наадмын үйлчилгээтэй холбоотой хуйшургүйгээр одоо ард түмэн бол наадмыг бол бас төсөөлөхөд бол хэцүү. Тэгэхээр одоо энэ жил хүй 7 ходог төв цэнгэлт хоёрт бол юуны хуйшур фестивал гэж бол зохион байгуулна. За энэ бол 11-12-ны өдрүүдэд одоо 2 өдөр бүтэн тэгээд бол бас шагнал урамшуулттай. За энэ дээр бол хамгийн амттай хуйшур, хамгийн том хуйшур одоо хуйшур хин одоо хурдан чингэх вэ гэх мэтлэн хуйшурын гурлыг хин хурдан илдэх вэ гэх мэтлэн ийм нэлээд олон ийм арга хэмжээнүүдийг бол зохион байгуулна фестивалийн хувьд. За худалдаа үйлчилгээний хувьд бол энэ жил хүйдлээ hodогт бол нийт нэг 200 гаруй хуйшурыг одоо гэр барих зөвшөөрөл бол өгнө. За үлдсэн нэг 80-аад нь бол худалдаа үйлчилгээний одоо хүнсний бараа бүтээгдэхүүн худалдаалах. За энэ төв цэнгэлт хүрээлэнд болохоор нэг 500-аад хоол үйлдвэр үйлчилгээ хуйшур их чиглэлийн одоо зөвшөөрлүүд өгнө. За дүүрэг дээр бол хуваарилтаа хийчихсэн. За ер нь бол энэ 25-наас эхлээд бүх дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хилцэд бол өргөдлөө өсөлт юмнуудаа аваа явж байгаа. За нодинч мэд тийм онцлогтой байсан. За энэ жилийн онцлогийн хувьд бол бид нэр бас л иргэдээсээ энэ одоо зах зээлийн хямралтай байгаатай холбогдуулан бас одоо иргэд заавал аж ахуйн нэгжихгүйгээр иргэд одоо бол зөвшөөрөл өгнө. За